MJ1 Fighting Championship 17. 27 оны 70 кг-ийн жингийн аварган бүсний оргил тулаанд цэгэр булангаас Баян хонгор аймагт төрсэн 180 см өндөр 25 настай мэргэжлийн тулаанд 3 тулаан хийж 3 ялсан Шандас MMA тамирчин Туулын Намнам Баяр. Түүний өрсөлдөгч Улаанбулангаас Архангай аймгийн Чулуу цомонд төрсэн 171 см өндөр 21 настай мэргэжлийн тулаанд 5 тулаан хийж 5 ялалт байгуулсан Масада Цэтэр клубын тамирчин Бүрэлд Аржиг Садлон Дорж. Толгоонд дохоо зөвшөөрж байгаа. За энэ үчийн оргил тулаан эхлэхэд бэлэн боллоо. Туулын Намнам Баярын эсрэг Бүрэлд Оржийн Содон Дорж хоёр шилдэг талаач болсон манай шинэ үеийн залуу шилдэг талаачтай байна. За тал зөрсөн. За дотор аглаад өшгөлсөн Содон Дорж барилдах гад давхар хамгууд дарахт нь толгой дараад хөлөөж игээд хамгаалсан. За Намнам Дорж Намнам Баяр дарж хамгаалаад гараа оруулаад энэ дарс жог гэж юм өчиг өгдөг. Тэрний барьцыг бол авчлаа. Одоо бол өөрөө хөлөө дараад ирэх хэрэгтэй. Нөгөө талдаа ирэх байсан боловч энэ тохиолдолд бол орохгүй. Өөрөө толгоогоо жихэд энэ эргээд тэр нь өрсөлдөгч нь нуруугаараа харцсан байж байгаа юм бол яг энэ өчиг бол ордог. За одоо Содон Дорж зүв хамгаалж байна. Гараа доош нь дараад. За бинд өвдөг явсан. Одоо эндээс бол барьцаа ахуулаад. За Содон Дорж Берта давхар хамаа явсан. Давхар хамаад хутгаад за ард нь гарчлаа. Саяхан хүнд байдал орсон байсан. Сармаа ороогоо татсан. Сармаа ороо татаад хөлийн тэгсэл, уруугийн тэгсэлж хагаад гранд паунд явж байна. За эндээс бол Намнам Баяр хөлөө огцом жигээд энэ сармаа ороосон оролтоос нь гарах хэрэгтэй. За хоёр сугандаа гарыг хийгээд энэ авчижсан хамгаалж байна. Тоглолтын нэгдүгээр үе дундаа ороод явж байна. За жихний ард явсан. За зохилтууд ороод байна. Хамгаалт хийхгүй байгаад энэ ер нь бол босго орлого хийх хэрэгтэй. Хөлөө жигээд дотор нь эргээд гарах арга байдаг. За толгоогоо юм хамгаалт хийхгүй байгаа. За зүйтэй тэгээд ирэх хэрэгтэй. За хөлөө огцом жигээд за одоо ер нь бол холимогдлаанд болон жижигзүүд бол нурууга ардаа алдах юм бол өгсөн тооц гэдэг тийм үг байдаг. Ард гарцсан багт бол тун хэцүү. За гарын ороогоо татсан тэр баруун гарын. За тэгж ирэх орлого хийгдэн буцаагаад. За ямар ч байсан. За Намнам Баяр босго орлого хийгээд байгаа болооч. За сармаа ороогоод буцаагаад төлчээд байна да. За ард нь болтын хүзүүн Хооланд болт оруулах гээд 90 доор нь гар нь арай ороогүй харагдаад байна. За чихний артал чихэнд бол нэлээд гэмтэл бас очсон байна. За бос. За
За хөлийн татж байна. За. Хоёр талаач маш сонирхолтой талаач тулааныг бол үзүүлж байна. Өнөөдрийн шүүгч мөнх эрдэнэ. Шүүгч Бинтамир спортын тэргүүний ажилтан Батмөнх. Шүүгч Хүрлбаатар нар шүүж байна. За ер нь бол содонд орж ард нь гарсан давуу байрлалаа бол ерөөсөө алдахгүй нь хөлийн triangle, body triangle хийгээд ард нь авчлаа. За 25 секунд ажиллаад явсан. Хоолонд болт оруулсан боловч Намнанбаяр хамгаалчлаа. Содонд орж бол маш тийм гоё ур чадварыг бол харуулж тоглож байна. Намнанбаяр бол одоо энэ хүнд байдлаас гарах хэрэгтэй. Нэгдүгээр үе бол ер нь бол содонд орж байна гарах болоо. Давуу байдлаар ер нь өндөрлөлөө. За өргөдлөний 2 дугаар үе ялсан 70 кг-ийн MJL1-ийн бүсийн эзэн болноо. За уурдгаар явахт нь содонд орж хажуу татсан. За дотор хагалсан. За хойдгаараас явсан зөвхөн онлоо. Содонд орж бол хоёр талтаа бас гоё хаваад оновчтой болгож байна. Намнан За содонд орж ээлжилт комбинат холбосон цогцолтод оновчтой болсон. Намнанбаяр би зүгээрээ гэсэн би илэмж үзүүлээд ерөн шахаад явсан. Дотор хагалж өшгөлөөд ойртоод байна. Ер нь бол уул нь өөрөө өндөр байгаад ах юм. Зайд нь бол тун ойртож очиод байна. За содонд орж бол ер нь зайгаа мэдэрч байгаад хойд гараас бол баруун гараар нь сав цогтдөг юм байна. За урдгар. За одоо тулаан барилдаа шилжээд торон чахсан байдалтай үргэлжилж байна. За өвдөг хийгээд содонд дөр доошо тонгоогод хамгаалахт нь өөдөөс нь өвдөг гидсэнд явж байна. Энэ өвдөг олон явах юм бол амархан цуцаачдаг аюултай. Тийм учраас энэ бол гидэж хамгаалах хэрэгтэй. Таазаа өгөөд ер нь өвдгийг бол хамгаалдаг. За урд гарын хажуу цохилд ирүүнд очсон содонд орж хоёр тамирчны гар аль гүйт буучсан байна. Нэгдүгээр үед бол маш их хүч зарцуулсан тулаан бас. За урд гар хажуу хойд гар шулуун зогсон цохилд оновчтой очлоо. Намнанбаяр бол би зүгээрээ гэсэн байдалтай байгаад байна. Юу вэ содонд орж өвдгөө тулж ах ч нэ. Нилээ ер нь гидсэнд ер нь ингэж олон өвдөглүүлэх маш хэцүү хялаачдаг байгаа. Сая бол хялах байдал өөрөө бие хилэмжээр үзүүлчлээ. Өвдөө толгой доошо тонгоож толгойд өвдөг явсан. Намнанбаяр хүзүүнээс нь одоо мутагийн юм барьц байдаг. За хүнд байдлаас содонд орж гарлаа. Энэ бол шилдүүлээд барьцгаад энэ тун хэцүү. За түрүүний нэгдүгээр үеийг тег даунаар алдсан учраас оноог нь өгөхийн тулд Намнанбаяр өөрөөсөө ажиллаад тег даун хийгээд шахаад явсан. За ард нь гарсан байралтай. Буцаад босоод шилжиж байна. За торон жагсан. За хоошоо содонд орж дохоо өгж байна бас. Яг толгойг нь тийшээ тонгоож байгааг мэдрээд. За хөлрийн өшгөлтийн хоош нь дэрэлж унгаах орлого хийж явах шиг байна. Өөр дөөрөө ингэж татаад дээр нь гарчдаг. Тийм арга байдаг. За бэрдад өргсөн боловч содонд орж бол хамгаалаад унсангүй. За буцаад за хажуу хоёр хажуу оновчтой төгөлтөө содонд орж яваад байна. Ингэж олон савдгаар бас асал мотортой байна л амархан ядарч байгаа. Онохгүй ингэж олон хүчил цавхаар их аюултай байдаг. За дөрөвжин нэгдүгээр үеийн үед гарсан байдал дахиад үргэлжлээ. Намнанбаяр юусоо хөвтөд ороод
Ардаа алдаад байна. За дээр нь. Араас нь дахиад сармаа ургах гээд ирнэ. Яг барьцаа авчлаа да. 2 дугаар үе дуусгаад 1 минутын хугацаа үлдсэн байна. За яг л энэ байдал дээр ажиллах хэрэгтэй байна да. За Хооланд бол хийх гээд содон дөрж гараж ихэд зүтгэсэн ер нь бол эрггүй доош нь харчаад хамгаалаад за Намнанбаяр эргэх орлого хийх хэрэгтэй. За тэр 70 руу тохиолж энэ бол 20-той цогт. Яг энэ нуруулуу бол тохиолж болохгүй. За энэ 70 руу бол тохиолж болно. За 20 секунд үлдсэн. За энэ 2.70-ны арлуу зогсож байгаа. Энэ бол маш их ядраадаг. Илүү тохиолдоод байна. За ер нь бол за боди трангл хийгээд авсан түрүүчээ. Ер нь бол содон дөрж тулааны төрлөгийг бол за тулааны 3 дугаар үе эхэлсэн. За тоглоомыг Намнанбаяр эхлүүлсэн. Үнэхээр гал асааж байна. За урд гараа явахт нь дээгүүр нь давуулаад савж ийн урд гараар содон дөрж солгоогоор сав зөксөн зөвхөлт хажуу татсан зөвхөлт боллоо. Нүчтэй болсон. За дотор хагалаад зөрүүлээд дотор хагалсан. За урд за талаас солиод гайхамшигтай гоё тулаан гаргаж байна. Хоёр талаач маань хоёулаа бөхсүүртэй. Энэ бол маш сонирхолтой тулаан гарч байна. Хоёр талаач маань бас сонирхчийн холбогдлооноор бас хоёулаа хоорондоо тоглож ирсэн. За урд гараа явахт нь ер нь давуулж зогч юм. За дахиад тэг даун хийгээд авсан. За эндээс нэг ванцуу гэж нууцч гэдэг тэр болтны бол барьц бол харагдчихсан содон дөржит. Бие нааш нь унгаагаад гараа зүгээр нь оруулаад 2 гараа холбочих юм ер нь бол ордог. За дээрэс нь тохиолдоод явсан. За Намнанбаяр маунт байрлал алдчихлаа. Содон дөрж маунт авсан. За дахиад нөгөө ардаа алдчихлаа. Ардаа алдчих болохгүй байгаа юм да. Охирлтой жижиг зүү болон холбогдлоонд бол ардаа алдах юм бол өксөн тооц гэж ярьдаг. Ард хүн бяртаа хүн гарсан багт ер нь бол тэмцэлтэхэд хэцүү байдаг. За торлуу шахаад босгоорлог хийж явах шиг байна. За гарын холбоод татаад байна содон дөрж. Суган доогоор нь гараа оруулаад тэгээ шуугаар нь татчихдаг. Бид бол за хөлийн татаад ирэх гэж оролдож байна. За эрэхтэн дагаад эргээд ард нь гарчлаа содон дөрж. Мэдрэмжтэй байна. Хөтөрлөний маш мэдрэмжтэй байна. За дээр нь гарсан. За эргээд ямар ч байсан дээр нь гарчлаа. Одоо Намнанбаярт бол дутуу гаргахаас өөр ялах магадлал тун хэцүү болчиход байгаа. Ягаад гэвэл содон дөрж бол 2 үе илүү ирсэн.
3 дугаар үеийн төгсгөлийг бол Намнанбаяр эргүүлж байгаа харагдаж байна. Чухам одоо ямар тулааны арга техник ашиглаж яаж ялт авах нь, хин хинээсээ яаж ялт авах нь тэр л их сонирхолтой байна. Содон дөрж бол ер нь бол Бертай манай босчоод байна. Хөтөө байрлалаас бол яаж гарах ивээ бол олцсон байна. Намнанбаяр хөтөө байрлал дахиад шилжүүлэх гэж оролдоод 4 хөллөлцсөн. Суундагуур нэг зөхиод зохиолгоос хамгаалахт нь дээгүүр нь давуулж гарын зөхиод гарын давуулж дээгүүр нь зөхиод ер нь холиод байна. Энэ торноос холдуул. Энэ тохоог бол хийгээд байгаа Содон дөрж. Доош толгой тонгоогоо л ороод ирнэ. Эндээс одоо тонгооцсон байгаа хүнийг бол ингэж өргөж бэрдэж гаргаж ирэхээс илүү урагш нь толгой тал руу татаад гаачдаг юм аа. Дэше өргөх гэж байгаа юм болоод урагшаа зүтгэхэд нь өөрөө өвдөглөөл доош нь татаал. Ста гайхамшигтай толгой үзүүлж байна. Гүрүү аваргын өсөй төлөө учраас 5 минутаар 5 үе тоглож байгаа. Хойдлоос өсгөлтийн дагуулад баруун гараар зогсон Содон дөржийн цохилт оновчтой болж байна. Энэ хоёр дамжчин маань хоёулаа гар буугаад байна. Нөгөө нэг өвдөг явсан шилдэд дараад гидсэнд өвдөг явдаг Намнанбаяр. Содон бол байрандаа зогсоод байна. Уул нь займраад хоёр талтаа саваа зөгтөг. Хоёр хажуу зөгтөг. Хоёр дамжчин маань 3 үеийн турш гал гарсан цус тулаан үзүүллээ. Одоо бол хин зүрхний ажиллагаа сайн хин илүү их бэлтгэл хийсэн. Одоо аваргын үсийг хин авах одоо чемпионшип раунд гэж хэлдэг. Одоо 4-5 дугаар үеийг бол мэргэжлийн холбогдлоонд зүрхний ачаал дах чадвар хин өндөр хин илүү ажиллаж чадсан бол ер нь сүүлийн 2 үед ялдаг байгаа. Намнанбаяр тоор зөхөд зөксөн зөхөд өнөчтэй боллоо. Уурдгаар хажуу зөхөд. Тухаараа мөргөж байгаа та бүхэн харж байгаа. Тамирчид жоо ядраад мэрэглийн тамирчид бол ядраад ирэхээр ингээд гараа өргөж зохилт хамгаалах боломжгүй болох юм бол ирж байгаа зохилтыг бол тухаараа мөргөж хамгаалдаг байгаа. Содон дөрж бол үнэхээр барилдаан ч юм байна. Намнанбаярыг зохилт явахт нь дагаж суугаад нуруугаар нь төврээд. Хэвтээ байрал дахиад шилжүүлчлээ. Энэ одоо 2 хөлний голоор гараа хийгээд тэр тулсан хөл рүү гараа хийгээд хамгаалдаг. Тэр хамгаалтыг бол хийхгүй байна Намнанбаяр. Эндээс бол тэгж гардаг. Зүгээр ингээд бярдаад гарах гээд байх юм. Тэгж харагдаж байна. Содон дөрж хананд шахаад татж байна. Энэ ханаасаа жоохон хөндөрүүлээд татвал боломжтой. Тэгж гараа оруулж байна. Уул нөгөө талтаа гараа оруулж цагталж байна. Хамаагүй дээр идэг. Ханаа дагаад босох хэрэгтэй. Одоо энэ дээр бол далаараа ингээд авираад босч болдог. Зүгээр суучаад байна Намнанбаяр бол. Цаад хөлийг бол татах хэрэгтэй дотуур нь. Нам тэгээд тохоогоо цаадлал руу н оруулаад тэгээд цаад хөлийг нь чагталж татаад ер нь гарддаг тэр мөхийг бол бас мэддэггүй юм байна. Мэдчихсэн чи үнэхээр энэ хүнд ачаалттай байхад бол хэцүү л дээ. Яалч байхгүй.
хамаг гарна зутсан юм. 3 хүн тулааны дараа л хэцүү баг. За содон дөрж сансаа гүйцэхээр тейкдаунаа гүйцэх гэдэг юм бол татаад явсан. За хан төшөөд босох хэрэгтэй. Тэгж хамгаалдаг. Содон дөрж бол одоо яг зогт нь мэдрээд за яг зүг талдаа гарч байна. Ер нь бол хэвтүүлэх хэрэгтэй. Содон дөрж Намнан баярын хувьд бол ерөөсөө хан төшөөл босох хэрэгтэй. Ханыг бол ашиглаад босох хэрэгтэй. Яалчгүй дөрөвдүгээр үеийн төгсгөл үнэхээр хоёр тамирчид маань хамаагүй мал шахаж байна да. Энэ бол маш өрсөлдөөнтэй хүч шавхсан зүүштэй сайхан дулаан болж байна. За дөрөвдүгээр үе дуусахад 25 секунд үлдсэн. За содон дөрж бол тейкдаунаар бол оноо илүү явж байгаа болов гэж бодож байна. Намнан баярын цаад гарыг нь холбоо татаад хорноос нь холдуулах гэж хичээж байна. За 70 кг-ийн жингийн авраг шалгаруулах тэмцээний сүүлийн раунд одоо хин ялсан аврагын бүсгүй. За Намнан баяр усан. За өөрөөсөө барилцсан энэ удаад за бол маш гоё хамгаалж байна содон дөрж. За хоёулаа бүх сууртай тамирчид ер нь бол бүхийн тэмцэлтэй бол сайн явж байна. Уран мөхийг уралдуулан барилдана гэдэг шиг. Уран ухаан, уран мөхийг уралдуулан толдож байна хоёр тамирчин маань. За гарын холбож бариад өөртөө зохих зай гаргаж байгаа юм байна. За Бэлэний дотор талаас бариад байгаа бол одоо шүүгчид хэлж байна. Дэвжээний шүүгчээр Антомир. За урдгаар шулуу явахт нь хойд орж хажуу зогчлоо. Тэр цогцолд бол оновчтой болж байна. За шийдвэрлэх 5 дугаар үе дундаа орж байна. За ер нь бол содон дурж гар явах юм бол ер нь бол давхар хамаад орох юм байна. За Намнан баяр бол барилдаан дутуу байгаа учраас ер нь осоогоос дулдах бодолтой байгаа юм байна. За ингээд гар бууч гэсэн хоёр тамирчин цуцаа ихтэй. За хойдоор шулуун зогсон цогт амжилттай болсон. За содон дөрчин зүү өмсөг сэтэрсэн. За энэ мэхийг бол үнэхээр гоё сурцсан байна. Давхар хамаад хамгаалангууд нь суган доогуур нь сэжээд ард нь гарчтай юм байна. Содон дөрж түрүүнээс хойш ингэж байгаа. Энийг бол үнэхээр бэлдсэн байна. За содон дөржин хийжсэн тохоог өөрт нь хийж байна. За хорон шахаад содон дөрж тейкдаунаа ер нь бол гүйцэх гээд
явж байна. За номер 2 дээрээс нь алхан зохилтууд хийгээд явсан. За эндээс бол бийд өвдөг явж болно. За Кимура автсан болов уу гэж харагдаад байна. Тэгж хамгаалж явах шиг байна. Баяр. Хөлөө ингээд алдсаар Кимура болохгүй л дээ. Хөл биеийн гадуур уу фул гард. Хөтө хамгаалтын байралд байсан бол ер нь Кимура хийгээд гарч болдог. За сүүлийн 1 минут үргэлжилж байна. Хин ялсан аваргын бүс зүүхнээ эрхэм мөндөд үзэгчтэй. MJL1 Fighting Championship 17-гийн 70 кг-ийн шинэ аварга төрнө. За 70 кг-д бол Монголоос 3 аварга байдаг. Монгол улсын гавьяа тамирчин, тулааны шилдэг тамирчин, жадамын наран тунгалаг гавьяат багш. За тэгээд амар төвшин, хүүгийн амар төвшин. Цогоо хүүгийн амар санаа ингээд 3 аварга байдаг. Гуруула олон улсын дэвжээнд нэрээ зураатуулаад ингээд явж байгаа. За 10 секундын сануулгын хавтаа урсан байна. За үзэгчтэй удахгүй шинэ аваргыг хүлээн авцгаая. Зэрэг томооч комона армын тонооны шүтсний бомбарна. Комона армын тоноо таван үеийн 25 минут тоглолтог байгаа. Тэгээд энэ бол үнэхээр их зүрхний спорт. Энэ спортыг баян амгарангийн 80 жил, баян амгарангийн цагтгийн газар 80 жилийн өмнө хөнгөлөхийн Игор сайханга хөрөхийн зурагтай бас маш баяртай энэ цагт хүрэлцээсэнийг тудаанаа ураг санагддаг, тудаанаа урагаар хичээлдэг, тудаанаа ураг тайртай энэ бол бүх залуучууд та бүгд амжилтыг хүсье өгөөд бүгдээрээ амлаад ший. MJL1 Fighting Championship 17 өвсний аварга оргил тулаан 5 үеэр 5 минутаар 25 минут тололддог байгаа. Энэ бол үнэхээр эр зэргийн спорт. Энд хүрэлцэн ирсэн, энэ тагмд хүрэлцэн ирсэн баян онгорчуудын уухаг ахаадаг сонсъё. Хей! Нэгдүгээр шүг Цэнхэр болон 48 оноо, Улаан болон 47 оноо. Хоёрдугаар шүг Цэнхэр болон 47 оноо, Улаан болон 48 оноо. Гуравдугаар шүг Цэнхэр болон 48 оноо, Улаан болон 49 оноо. Ингээд Улаан болонгийн тамирчин ялж байна. Ингээд ялагч Содомдарцын шагналыг гардуулах хэмээн Баян хонгор аймаг дахь Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо MJL1 салбарын тэргүүн хурандаа оюут болд. Мөн Баян хонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны дарга цагдаагийн хошууч Баттурс нарыг ялагч Содомдарцын шагналыг гардуулах хэмээн дэвжэн дээр орж байна.
Монголын талааны шилдэг тамирчдын холбоо Батламж Улаанбаатар хот дугаар 6 эрхэм үндэд хүрэмд орж орохдоо Содомдар таныг Монголын талааны шилдэг тамирчдын холбооны 2022 оны MGL Fighting Championship 17 дугаар тулаанд аваргын мөсвийн төлөө өрсөлдөж Дадан гэрэг дамжингийн Монголын авраг усанд баяр хүргэе. Монголын талааны шилдэг тамирчдын холбооны ерөнхийлөгч Уган гэрэл холбооны гүйцэтгэх захирал Гант төмөр гэсэн байна. Монголын талааны шилдэг тамирчдын холбоо MGL1 Fighting Championship 17 дахь бүсний аварга бүрд орчиг сотлов дорч. MGL Fighting Championship Монголын авраг 22 оны Монголын авраг усан танд шагналын мөнгө 5 сая төгрөгөөр холбооны зүгээс Баянгар аймгийн спорт хороо Баянгар аймгийн засаг даргын хамгийн газраас олгож байна. 2 дугаар байранд орсон Баянгар аймгийн цагдаагийн газраас оролцож байгаа хаан хүнсийн бүхэс компани Шандис MMA тамирчин Тулиг Намнабаяр 3 сая төгрөгийг гардуулж байна. Цагаан баглагч Баянгар аймаг